Италийн Триестегээс Будапешт хүртэл ердөө 8 цаг 30 минут автобусаар аялсан бөгөөд автобусны тикет нь хямдхан байсан болохоор ердөө 24 евро тулсан. За би төөрж бодолж ярих гэж буудлаа гэж ирлээ. Метрон цууж үзэж байгааг болохоор метроноо болохгүй замаа буруу харцаж бөө юм болж байгаа. Нэг юм боллоо та. Тэгээд амар гой бодлоо тайлбар утгагүй бодлоо. За хоол маань ирлээ. Одоо амсаж үзэх гэж байна. Сансыг ботсон ч амар жижигхэн ирж байна. Угаасаа амар юу лээсэн юм л да. Хямдхан байсан юм л да. Бусад газруудынхаа бодвол. Гэтэ угаасаа би яг л ми даахан л юм гэж бодож байна. Тийм болохоор бөөндөө амсаж үзье. Монголд нөгөө нэг гулаш гэхээр юу гэдэг штэ махта бодотой болоод штэ. Энд болохоор юм шүл гэдэг юм бэ. Зэ сайхан махтай ногоодой шүлшүүл хийдэж байна да. Бөөндөө амсч үзье. Гоё юм байна. Гоё энэ талхтай өгд юм байна. Угаасаа сайхан дүрэлэхэд гоё шүү. За би ингээд хоолоо идлээ. Одоо нэг идэж сайхан тэнхээ орчоо би бүр юунд амар юм хараад дотор нь хараад аймаа дотор нь харцаа тэгээ одоо бол гайг болж байна. Одоо сайн хоолоо ичээд гарцгаа бартаа. Будапешт штэ. Адилхан Европын орн байхгүй тэгсэн мөртлөө евро ашигладаггүй өөр мөнгөнд тэмдэгт буюу өөртөөхөө нэг тийм онтоо мөнгөийг ашигладаг. Тийм болохоор би ийшээ тэр мөнгөний авчираагүй евро аваад ирсэн байхгүй. Тэнгүүт зарим газараа еврог хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэл хоолоо идээд явж чадлахгүй скейт парк хараал тэгэл амар харж мараал албаарч малмарч байгаа л байжсэн чинь ингээл ер нь эргэн тойрны хараа Будапешт амар тийм залуучуудын хот юм шиг санагцдаг. Залуу хүмүүс цагаа өнгөрөөх, болцох, уулзах, тийм чөлөө цагаа өнгөрүүлэх тийм одоо зүйлс маш их санагдсан. Тэгээд тэр нь надад амар гоё сэтгэл төрүүлсэн. Ер нь Европын орнуудыг бодвол. За одоо нөгөө алтартай хүмүүс ч нөгөө нэг төсвөр мөлхөд цаашлаад идэв шүү дээ. Хайр дурлалтай. Тэрэн дээр ирсэн байна. Энэ нь болохоор ингээд амар олон төлхөрүүд л цоочнууд штэ. Олон цоочнууд байна. Хүмүүс амар энд бэлдэж цоочоо бэлдэж хүч ирд юм байна. Юм үтэй штэ. Ингээд миний харалтаа. Ийм нь бол бүр ингээд зориултын ингээд цоочныхоо төмөрөн дээр бүр яатсан. Цоочныхоо төмөрөн дээр бүр ингээд
нэр мэр хүсгээ ингэ шивүүлсэн байна. Тэгэхээр амар энэ нэг хүчтэй л юм шиг байна. Би учрыг олж сонсч түүхийн сонсчоод тэгээд ярина за. Энэ нөгөө нэг гүүрнийх нь энтих одоо суудаг эрэг гэх юм уу? Тэр нь ингээд амар хөөрхөн элстэй юм байна. Яг нэг тийм далайн эрэг дээр байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхэр гэх юм уу? Бүр үнэхээр бүр арай л амар гоё юм аа. За энэхүү харагдаж байгаа төмөр гутлнууд нь дэлхийн 2 дугаар дайны үед фашистуудад амь өргөцсөн еврей хүмүүсийн дурсгал болгон хийгдсэн юм байна. Хохирогчдыг буутахаас өмнө заавал гутлыг тайлуулдаг байсан гэдэг юм байна. Тэгээ мөн түнчлэн энэхүү гутлуудыг харж байхад маш олон жоохон хүүхдүүдийн гутал байсан. Тэгээд аяллаар ирж байгаа ч юм уу эсвэл тухайн нутагт амьдарч байгаа хүмүүс энэ газарт хурж ирж лаа өргөж дээрээс нь цэцэг тавьж ингээд их тайвны үнцнийг сануулдаг ийм түүхэн дурсгалт газруудын нэг юм байна. Тэгээ Будапешт хотын шөнө нь надад илүү их гоё мэдрэмж төрүүлсэн. Яагаад вэ гэвэл маш их гоё гэрлүүдтэй дээрээс нь нэг тийм яаж ч юм аюулгүй мэдрэмжийг өгчээсэн. Дээрээс нь мөрний эргийнхээ хажууд суугаад гол хараад дээрээс нь маш гоё үзэмжтэй гэрэлтэй тэр барилгуудыг хараад суух нь надад маш их гоё тайвширлыг өгчээсэн. За мөр харахгүй гэж байна. Усан дараад ирсэн болоо өнөөдөр усан дарахгүй маргааш усан дарна. Зайлээд би нөгөө юу авчихсан бэ? Айлын имлэг гэж гэнэ нүрээ зэвэрлэн. Амжиг. За би нүрээ зэвэрлээ дуусчлаа. Тэгэд өнөөдрийн эхний өдрийн аялал үнэхээр сэтгэл ханамжтай байлаа. Би тэгээд бүр сэтгэл хөдлөлсөндөө уйлаа. Тэгэд амар гоёсан. Одоо өнөөдөр эрт унтаад маргаашийг хүчтэй өдөр хөрвүүлээ. Yes. Шоди чикен шинхи. Күшин нүрээ күшинтэй тэгээд гараад мөнгөө солиулаад тэгээд олон газар тийш. За би өглөөний цайндаа тэгээд хүсэж нэг торт авч идсэн чинь тэр нь амар буруутсан. Яагаад тэгэхээр өглөөний цайн дээрээс нь бүр үлийн илгэн дээр амар чихэрлэг торт ч юм уу нэг тийм кремлэг юм идчих юм бол пүлбөгнээд нэг дотор мухаараад сонирн болчтой юм билээ. Тийм болохоор та хэд ингээд өглөөний цайндаа аялж авч явахдаа жоохон тийм хөнгөн зүйл одоо сэндвич ч юм уу тийм зүйл авч идэрээ. Би fisherman дээр чигсэн байж байна. Энэ барилга болохоор амар дээр үеийг харагддаг мөртлөө 1800 1805-аас 1902 оны хооронд баригдсан ийм барилгын тэр төгшөөр ороод харуулъя. За Будапешт хот нь өөрөө Буда мөн Пешт гэж хоёр хэсэгт хуваагддаг байгаа. За энэхүү одоо цамхаг нь Будапештийн буддынхын талд нь байрладаг. Тэгээд ерөөдөө Унгарын түүхэн 7 аймгийг бэлэгдсэн ийм 7 цамхаг байд юм байна. Дотроо ингээд сүмүүдтэй. Энэ сүмийн нэр нь болохоор Матиасын сүм гэдэг. Тэгээд маш олон түүхэн дурсгалт зүйлсүүд болон маш гайхамшигтай уран зураг байсан. Солонд нөгөө нэг яа юм шиг байна. Шигшүүлж өгдөг шиг. Одоо шавцгаа юм. За ингээл цэцэрлэг түргэл өдрөлөнд ороод хөндлөн гуул талхаж байгаа хгүй. Тэгэл ямар сайхан байгальтай, ямар сайхан өвс ногоотой ингээ хүүхдүүд нь сайхан өвсөн дэрийг хөвтгэл унтаал байж ин тэгэл бүр байгалийн хувьд бол бүр тасарсан гоё санагдсан. За өсөг нэг юм юу авсан байгаа. Хотдог.
Энэ болохоор хараагүй хүмүүс зориулсан метро одоо яг хаалга нь энд байгаа шүү гэдгийг одоо сануулж байгаа тийм тэмдэг. За би нөгөө нэг энд байдаг юм юу гэдэг юм бэлээ, дүүжин гүүр шиг маяг юм уу? Энэ бүр амар өндөр болоод байгаа ийм юу байдаг юм бэ лээ. Тэгээд энд цуцсан явж байна. Би ч гол дээр суух юм биш үү? Толгонд суух мангартад явуулсан чинь дүүжин гүүр шиг ийм юм байдаг. Тэгээд энэ болохоор ямар ч юм бүс мүс байхгүй. Тэгснэ ингээд амар өндөрт гарч ирж байна л та. Амар гоё юм байна. Амар би ядаад амар өндрөөс айд юм шиг байна. За таадад ингээд зөрөөд ирж байгаа юм харуулъя за. Орсон юу гэдэг штэ. Ийм урд гонжоош нэг тийм маруучин шиг зүйлээд та амар гоё юмтай. Тэрэн шиг монголчууд бас тийм юм хийд юм байна. Энэ бол хараа монголчуудын хийдэг юм байна. Яс. Потиас дөрөөрөөдий. Тэг бөөндөө нэг амсч үздэг. Ганцхан монголчууд юм гэдэг зүйл. Хатураа шоколадтай юм байна. Би яагаад ч юм хоёр дахь гэхээр би ганцаараа ноёлж байгаа болохоор бодол биш нөгөө нэг хотел биш хостел авсан байхгүй. Тэр нь болохоор яг ингээд дотор байр шиг хоёр ортой. Тэгээд ингээд олон хүмүүс нэг өрөөнд орж болдог. Тэгээд маш юм том байдаг байхгүй юу? Ер нь бол ингээд би ч юм бодолтой ингээд өдөржингөө байхгүй штэ. Тэнгүүд өглөө гараал орой орж ирдэг болохоор яг ийм одоо ингэж аялж байгаа хүмүүст яг ийм хостел айгуу тохирсон байдаг л та. Яг орой үжирээ дундгаж зориултай. Тэгээд миний орсон хостел бүр маш цэвэрхэн амар тоглог хүн болгон шүүгээтэй нэг гоё хостел байна. Тэгээд ерөөхдөө юмнуудын үнэс айгуу юмхан байт юм байна гэж одоогийн байдлаар ер нь түүнэд байж байна. Ийм юмтай гараа зураг аваад татсан. Лаачаас цаач. Энэ үг нь энэ яагаад ингэж тийм юм шиг үлөө тийш үргэсэн юм бэ? Гэтэл дурсамж. За өнөө энэ бол day 2 баштаа. За энэ болохоор унгарчуудын яг үндэсний лангос гэдэг нэртэй хоол юм. Тэгээд ерөөхдөө хэлбэрийн хувьд бол яг пицца шиг. Гэхдээ гурил нь болохоор нэг тийм борцог шиг шаардсан. Дээрээс нь цэцгийн тос түрхээд дээр нь яг бислэг тавьсан юм шиг надад яг тийм амттай санагдсан. За ингээ усан гоцсон цугаад вино уугаад тэгээ сайхан явсан байт юм да. Хам урны эргээр хүндлэн гол тавиад бас л нэлийн хэмэртэй сайхан өмгсөн мэдрэмж авчлаа гэж. За энэхүү газар нь болохоор хөгжмийн үүсэл түүх одоо яаж бүтсэн тухай байсан. Тэгээд барилгынхаа гадна маш олон төрлийн тоглоомон тийм дуурдаг зүйлсүүд байсан. Энэ дээр ингээ гიშгүүл дуу дуурна гэсэн үг. Ийм хүү юм байна. Тэгээд одоо бөөндөө энд болохоор ийм байшин байгаа. Энд ийм байшин байна. Нийшээ бөөндөө орж үздэг юм. За ийм гоё газар байна да.
Би өглөөний цай уусан чинь ингээд чикэнтэй өглөөний цай сахгүй. Тэгээ бүр амар цадаад тэгээд давхар нөгөө нэг юм алдартай куки байд юм байли. Куки идэг амар гоё гэд тэгсэн тэгээд тэрийг авсан. За одоо нэг ийм нэг бөмбөрцөг шиг юм байна. Энийг цохих юм шиг байна. За би одоо юмаа гоё тавьж байгаа тоолж харуулъя заяа. Яа за би тэгээ холоос зорж лего нэглэлгүүр орсон мэдээж ойлгомжтой тэгээд бүр аим шигтэй гоё исэн доторх нь даанч мөнгөндөө гороод лего авч чадаагүй. Маргааш Будапешт тонох сүүлийн өдөр тэгээ маргааш нутаг буцлаа. Яар гэдэг бэ? Бүтэн явт юм байна. Ганцаархнаа нөгөө нэг алсын агчин дээр сууж юм. Ганцаархнаа шүү дээ. Сайхан байна. Сайхан байна. Ганцаараа байна гэдэг чинь ерөөсөө зовлон биш. Гоног хэцүү зүйл биш гэж байгаа шүү дээ. Ганцаараа байна гэдэг чинь өөрөө аз жаргал те. Өөрийнхөө найз бүхэд юу байд юм бэ? Гоё жаргалтай байна. Ямар гоё юм бэ? Энэ аялал гоё болж өнгөрч байна. Тэгээд ганцаараа гэдэг ер нь зовлон шүү гэдгийг амар ойлгож байна. Миний гадаадас сурах аялал ихэндээ тийм ч амар байгаагүй. Эхний үеүддээ дасахгүй, ямар ч найз нөхөд хүрээлэл байхгүй, яг нэг тийм ганцаархнаа нэг газар ингээд аслагдсан юм шиг тийм мэдрэмж авдаг байсан. Тэрнээсээ болоо маш их сэтгэлээр готрон, уйлна. Тэгээд маш их хэцүү байдаг байсан. Орноосоо ч босч чадахгүй гэх мэтчлэн. Тэгээд нэг өдөр ингээд өөртөө нүүр тулах гад, айцтайгаа нүүр тулах гад яг ганцаархнаа аялал буюу соло трип хийхээр шийдээд энэхүү аяллаа ингээд 2023 онд ингээд эхлүүлж исэн. Тэгээд яг энэ бичлэгээ харсан чинь ингээд яг тэр үедээ ганцаархнаа бүх зүйлийг хийгээд, ганцаархнаа хоол идээд, ганцаархнаа ингээ алсын аргач дээр суугаад ингээд өөрөөрөө бахархаад ингээд нулимс сэлхэн жаагаа харсан чинь амар хөөрхөн санагдчихээн. Тэгээд хэрвээ гадаадаас сурж байгаа ч юм уу тийм хүмүүс үзэж явах юм бол ингээд төгсгөөсөө явхаасаа өмнө заавал нэг удаа соло трип буюу ганцаараа аялаад өөрийнхөө ааш зам өсгөрөө би яадیں۔ Надад ингээд ямар нэгэн гинтийн асуудал тулгуурвал одоо би тэрэнд ямар хариу үйлдэл үзүүлдэг ч гэдэг юм уу те тэр зүйлтэйгээ ингээ гоё нүүр тулаад өөртөө илүү сайн найзлаад нөхөрлөө танилцаасаа гэж одоо захиж. Тэгээд ганцаараа аялах гэдэг зүйл бол маш чухал зүйлсийн нэг шүү гэж хэлмээр байна. Тэгээд эмчилгээ маань энэ хүртэл үзсэнд үнэхээр их баярлалаа. Баяртай. Тэгээд дараагийн эмчилгээрээ уулзъя. Тулкан байлаа.